Powered by Airplane. Аяли хөгжи. Back, I'm a tukande. Надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнэн намайг долон байсан ч одоо харин цогон байна. Hitting back, I'm a tukande. Надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнэн намайг долон байсан ч одоо харин цогон байна. Йоо, юу яцсан залуусан ингээ basketball Kardashian season 2 episode 8 гэхэд бэлэн боллоо. Powered by Airplane IT хөгжөөрөө тавьдаг байгаа. За тэгээд энэ л бас ярих юм ихтэй да. Миний шууд ихний ялцдаг бол хасын үлгүүдийн ECL-ийн 2 тоглолтоо шууд эхлэж бодож байна. Миний бодлоор энэ 2 тоглолтыг хүмүүс хангалттай хэмжээнд яг ярихгүйгээр ямархуу яг юу болсон талаар би илүү дэлгэрэнгүй ярих гэж бодож байна л да. За эхнийх бол мэдээж New Taipei Kingsтэй Imba Garnet бол хийсэн тухайн тоглолтод бол 90-76 би 14 онооны зүрт очсон байхгүй юу. Одоо яагаад би энийг илүү онцолж одоо 14 онооны зүрт гэдэг нь энэ чинь New Taipei Kings гээд бүтэл бүхэн Тайван улсын сагсан өмгийн лигийн авар баг байхгүй юу. Тайван улс одоо хүн ам хэдвэлээ сагсан өмгийн хөрсний ямар хул ийм улсын лигийн багийн одоо хамгийн дээд түвшний клубыг нь 14-өөр хоцсон байхгүй юу. За тухайн тоглолтод бол Миллер бол 40 оноо авч галзуурсан 52%. Гол нь энэ дээр 52% филд гол буюу тоглооны өмнө 52%тэй. 40 оноо авахтаа ийм 52% тоглооны үзүүлэлт авах гэдэг бол үнэхээр галзуу гэсэн үг шүү. Эндээс нэг асуулт гарч ирж байгаа юм. Ер нь энэ Миллер гэдэг тоглогч нь хөлгүүдийн түүхэнд хамгийн шилдэг ирсэн импорт легоноор тамирчин мөн үгүй юу гэдэг дээр шууд асуулт гараад ирж байгаа байхгүй. Энэ дэр бол би бол маш их бол бодож үзсэн. Тэгээд та бүхээр нь юу гэж бодож байна? Миллер хөлгүүдийн түүхэнд ирсэн хамгийн шилдэг импорт мөн үү? Миллерд бол угаасаа сарын $17,000 бол гэрээтэйгээр тоглож байгаа гэж би бас сонсон. Тэгээд за боли үнэхээр номер 1 машид ер нь хөлгүүдийн түүхэнд гэхдээ авчирч ирсэн хамгийн шилдэг 3 легоноор одоо импорт тамирчин хинбэ гэдэг дэр ингээд лист гаргуул надад бас сонирхолтой санагдсан. Та бүхэн бас хин гэж бодож байна. Дор коммент хийх санаа бодлоо үлдээгээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригыг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. За тэгээ буцаад тоглолт руу гарахад бол тухайн тоглолтын Ice James багийн мөнхч үтсэн байлээ. За мэдээж хуучин Broncos тэ хөлгүүд Мошо хамт тэр хамт ирж үтсэн байлээ. За тэгээд нөө Taipei Kings-ийн хувьд та бүхэн мэдж байгаа сте Joseph Lin гээд Jeremy Lee-ийн дүү бол тоглосон тийм баг. За эхний тоглолт бол ингээд бол дуусчихж байгаа. За хоёр дахь тоглолт нь болохоор Imba Garnet хүлээж авсан шүү дээ. Changwon LG Sakers гэдэг. Энэ нь болохоор одоо бүр бүтэл бүхэн KBL буюу те Солонгосын лигийн одоо авар баг хохгүй юу? Тэг лигийн авар баг. Энэ багийг гэсэн чинь 105-77 гээд 18 оны зүрт хожсон бохгүй. Солонгосын лиг шүү дээ. Комон. Одоо хэдэн жилийн өмнө л манайх Солонгосын лигт 30-40 оноогоор ихэд яг хөшгөө багаар хожигддаг байсан бол одоо тухайн лигийнх нь багийг бол бараг 20 оноогоор хожиж байгаа. Тэгэхээр эндээс манай одоо зэ саксны хөгжил хөлгүүд багийн бүтээсэн энэ систем ямар амар ажиллаж байна гэдгийг бол шууд харуулж байгаа. Тухайн тоглолтод бол F одоогийн үедээ 32 оноо авсан. Харин Миллер бол бас л 29 оноо авсан. Бас ер нь нэлээд сайн тоглосон. Тэгээ би энэ тоглолтын дээр нэг юм ярих гэдэг байгаа. Ер нь бид нар яг тийм KBL гэдэг нь өөрөө яг ямар лигийн, ямар хүрээтэй, ямар хуу хэмжээний мөнгө эргэлддэг тийм лигийн, тийм улсын одоо багийг хоцсон бэ гэдэг талаар би илүү дэлгэрэнгүй ярих гэж бол бодсон л доо. За KBL-ийн хувьд болохоор юм байна. Анх 1997 онд байгуулагдсан. Тэгээд одоо лиг нь болохоор 10 багтай. Тэгээд нийт удирдлагын турш 54 тоглолтыг хийдэг ийм лиг юм байна л да. За тэгээд судлаад үзсэн чинь энэ KBL ч бас нэлээ их мөнгө эргэлддэг тамирчнаас баггүй цалин өсөлттэй лиг биш үү? Яг энэ KBL-ийн чинь те одоо яг Монгол юм дундаж хэмжээний тоглогч нь жилийн гэрээ нэгсэн чинь ойролцоогоор 160-аас 180 сая воны гэрээтэй юм. Энэ нь болохоор Монгол мөнгөөр бараг 400-аас 500 сая төгрөг зөвхөн ройлн шүү. Харин топ тоглогчд буюу одоо манайхаар л одоо хин одоо азаач юм уу те эсвэл ерөөдөө болко ч юм уу одоо тиймэрхүү юм үлзий ч юм уу те тиймэрхүү одоо яг топ хэмжээний тоглогчд нь болохоор жилийн ойролцоогоор $700,000 хүртэлх тийм воны цалин бол авд юм байна. Энэ нь болохоор одоо монголоор бол 1.5-аас 1.7 тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ. Одоо Монголд жишээлбэл чи бараг зарим нэг багийн төсөв байгаа шүү дээ. За тэгээд KBL-ийн хувьд 2024-өөс 25 оны буюу улирлын цалингийн зэс буюу salary cap гэдэг цалингийн зэс нь $2.2 сая байсан юм байна. Энэ нь болохоор одоо Монгол мөнгөөр л 8 тэрбум шүү дээ. Ерөөдөө ихэнх манай сайн багуудыг бол нэгээс 2 нугалсан хэмжээний мөнгө одоо цалингийн зэстэй иймэрхүү хэмжээний мөнгө эргэлдэг лиг байгаа байхгүй. За импорт буюу легонуудын цалингийн хувьд болохоор ерөөдөө сарын $20-35,000. Энэ л зөвхөн ийм дундаж тоглогчдын шүү. Яг ийм одоо NBA ч юм уу те эсвэл NCAA амар тоглосон тамирчдын бол ерөөдөө
удирлын $500,000 хүртэлх юм гэрээгээр хийдэг гэдэг юм ерөөхдөө судалгаанууд бол байна лээ. За тэгээ иймэрхүү хэмжээний мөнгө эргэлдэг ийм том лигийн багийг бол манай хасын хөдөлгөөд баг бол хоцсон шүү гэдгийг бол Campbell хэлэх нь зүйтэй гэж бодож байна. За тэгээ дараагийн тоглолтуудыг бол 12 сарын 6-нд New Taipei Kings дээр Тайваны одоо тэр ордонд очиж тоглох бол дараа нь 12 сарын 9-нд болохоор шууд LG Lakers-ийн багийн ордонд нь очиж тоглох юм байна лээ. Бидний хамтран ажиллаг Freshback-ийг болохоор очиргүй хямдрал нь эхэлж байгаа юм байл. Энэ нь болохоор 40 гаруй брендийн бүтээгдэхүүнүүд 70% хүртэлх хямдарсан бөгөөд бүр хүрээлт үнэгүүгээ боддоо. Та бүхэн төгжрэлд үрдэгдээ дими цагаа болохоор гэр бүл болгон өөртөө зарцуулаарай. За тэгээ манай YouTube-ийн доор description хэсэгт байгаа линк рүү ороод өссөн бүтээгдэхүүнээ захиалаад үнэгүү хөрвүүлээд аваарай. Бидний хамтран ажиллаг Freshback. За бидний дараагийн ярилцах сэдв бол за Dyrose Монгол тэрний нүү хот нэг бах боломжгүй басаа. За тэгээ та бүхэн сайхан харсан бол тэгээ Захын Brothers багийн одоо багийн эзэн хувцас эзэмшиг Санчур нь бол Dyrose-ийг ирүүл үзэх үү гэдэг нэг юм постыг хийсэн байсан л да. Одоо бол нэг амбассадор биш учраас багийн эзэн учраас хүн болгоо яаж харах вэ гэхээр Dyrose-ийг авчирч байгаа мүү л гэж харна ямар ч хүн. Тэр постын доор бол хүмүүс ерөөсөө л хоёр л хуваагдсан байсан заа юу. Нэг бол хууд Dyrose ирээд ямар ч юм одоо Dyrose ирэх боломжгүй те худлаа. Нөгөөдөл нь бол авид ирвэл гоё гэдэг тийм үнсгүй байна. Тэгээд би яг ChatGPT-гээс асуулаа л да. Ерөөдөө Derrick Rose-ийн феймтэй, нэр хүндтэй, мөнгөтэй те иймэрхүү карьертэй тамирчин нь одоо манай Монголын лиг шиг Монголын лигтэй эдийн засаг одоо хамар хүрээний хөвд иймэрхүү лигт ирэх нь хэдэн хувийн чанстай вэ? Ямар хувийн боломжтой вэ гэсэн чинь ChatGPT бол ингээд тооцоолж байгаа надад 95-аас доош хувийн боломжтой гэж хэлсэн байхгүй юу? Яалтчгүй Dyrose Монголд ирэх магадлал одоо AI-аар асуухад бол 5% л магадaltaй. Яг нь мэдээж нэг бодлын тэ Dyrose гэдэг энэ нэрийг бас Монгол ирэх үгүй юу гэд ярьж байгаа нь бол нэг талаараа яг сайн хэрэгэлдэг. Гэтэ миний хувьд бол Dyrose ирээд ч тэр нь бол зөөлөх гэж би бол бодож байна. Уу хэдүүлээ нэг юм топ одож үзье л да тий. Rose хамгийн сүүлд Rose бол 2024-аас 25 нөлөөлөлт Memphis Grizzlies багт бол тий. За тий минимум гэрээгээр буюу одоо жилийн 3.3 сая доллараар бол тоглосон яг байлээ л дээ. NBA гэх гэрээ шүү. Тэгээ тэрнээс хойш ямар ч юм өөр гадаад улсын тийм лигт бол тоглоог. Хэрвээ яг тоглохоор болвол яг манайх бол хамгийн анхны тийм NBA-ийн дараах лиг нь бол болох байх. Мэдээж яг Dyrose ирүүл тэр хүний нэр хүнд манай лигийн нүүр царай ч юм үнэхээр дээшлэн. Яг сагсан мөмбө гэдэг утгаараа хараа Захын Brothers баг дээр Dyrose ирээд бол авраг бол авахгүй. Тэ энэ бол яг миний л бодол шүү. Та бүх хүмүүс юу гэж бодоноор комментээр санаа бодлоо үлдээгээрээ бараг за сарын сая доллараар Dyrose-ийг авчлаа гэж бодоход бараг тэрний оронд өөр нэг амар төв аваад ирвэл бараг илүү бараг үзээтэй юм шүү гэж би бол бодсон шүү. За тэгээд ямар ч тач Dyrose ирсэн ч ирээгүй ч бай. Магадгүй бид бас харахыг үүсэхгүй те амны бэлгээс ачрын бэлэг. За бидний дараагийн сэдв бол за 2.5 тэрбумууд эргэж ирэх нэ. Одоо биш шүү энэ сэдв бол ингэж ярмаар байна. Тэгээд Сэлэн Бодонс баг 11 сарын 12-нд SC Evs багт тоглолтондоо өнөөх айхтар 3-3 шгшөө багийн тамирчид маань бол бүрэн бүрэлдэхүүнээрээ дебют тоглолтоо бол дээд лиг дээр бол хийх нэ. За энэ тоглолтоо бол энэ 11 сарын хамгийн хайп оргил тоглолт байх нь бол тодорхой. Тэгээд та бүхэн би шууд асууч аль баг нь хожих вэ гэдэг одоо шууд та бүхэн санаа бодлоо хэлээрэй. За тэгээд тухайн тоглолттой холбоотойгоор бол Сэлэн Бодонс багийн эзэн Наранбаатар бол хэдэн постыг бол хийсэн. Угаасаа нэлээд сүүлийн үед бол Facebook дээр маш идэвхтэй байгаа. Маш их постыг бол бичиж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг постын доор биш нэг комент бол үнэхээр худаг комент байсан л та. Тэр ямар комент гэвэл яг наабах нэг ийм пост хийсэн байхгүй юу? Бодонс Evs-тэй үнсэн дээгтэд 5 тоглосон. 4 нь хуулчсан явж байгаа гэдэг ингээд зүгэл те 5 тоглоод бол те түүхэндээ 5 тоглоод 4 бол хожигдсан явж байгаа гэдэг постын доор бол за бишэл метал багийн эзэн Буйдаах бол нэг комментиг бол бичсэн байна лээ. Ерөөдөө Буйдаах бол сошиал дээр төдийлэн тийм идэвхтэй бол байдгүй. Гэхдээ энэ комент бол яг сүүлд комент уцсан байлээ. Яг энийг бас би SSC-гээд авцсан. Энэ нь болохоор өлөн хоёр бацаа ингээд тийм комент үлдээсэн байсан байхгүй. Би энийг харчаа бүр эхлээ бүр ингээд нүдэндээ итгэдэггүй. Энэ яг өөр хүний хаяг байна уу? Үнэхээр яг металлын багийн эзний хаяг байна уу? Бас яалчгүй Буйдаахын комент ээ шүү. Тэгээ хоёр өлөн биш өлөн хоёр бацаа ингээд бичсэн. Доор нь болохоор нэг хүмүүс 3 финал заахын үг амар байна шүү дээ гэдэг. Доор бас тэгэхээр нэг хүн болохоор оройл атгам төгс гэдэг хүн болохоор жинкэн миний ах гэдэг нэг комент бичсэн. Ерөөдөө Буйдаах бол сошиал дээр төдийлэн тийм идэвхтэй байдаг хүн бол биш шүү дээ. Та бүх хүмүүс мэдж байгаа тийм төдийлэн тэгж пост янз бүрийн бичээд байдаг. Гэхдээ магадгүй би яг бас энэ одоо комент бичсэн шалтгаанууд нь гэвэл энэ зууны магадгүй солилцоон 8 болон тийм одоо та бүхэн ямар асуудлууд гарсан угаасаа хангалттай надаар хэлүүлтгүй мэдж байгаа. Метал баг дээр амархуу тамирчид очно гэж яригдж байгаад очоогүй лээ мөрсөн блээ тэ тийнээс үүдээд бас ямар нэг юм цаагаараа бас жоохон
юм бас байгаа болоо да гэж би бол бодсон. Яг энэ бол гэхдээ бас миний л бодол шүү дээ. Харин та бүхэн бас яагаад ийм комент бичсэн бол гэдэг дээр санаа бодлоо үлдээгээрэй. За тэгээ өөр бас нэгэн сэлэнгтэй холбоотой бодонсоо холбоотой мэдээлэл гэвэл бодонс бол хаасаагүй юм академи бол нээж байгаа шүү дээ. Ёс мөнгө академи баахан гадаад ийм серб коучныг авчираа. Тэр бол мэдээж бас Монголын ёс мөнгөд бол маш том хувь нэмэр оруулж байгаа гэж бол харж байгаа. Гэхдээ линк пост бол явж ирсэн байхгүй. Энэ нь болохоор ямархан пост байсан бэ гэхээр манайс өөр бас нэг ингээд заалан цэгч үйл ажиллагаа явуулдаг нэг секцийг болохоор цагийг нь булааж аваад бүр оройны ингээд 6-аас 9 настай хүүхдүүдийг бүр оройны 9-10 цагт тарахад нэг ийм цагийг булаагаад авцсан ингээд сэлэн бодон цагтай оронд нь орсон гэдэг нэг тийм мөнгөөр зодоод ч юм уу те мэдгүй оронд нь цагийг булаагаад авцсан гэдэг нэг тийм пост бол явьжсэн. Тэгээд хэрвээ энэ үнэн бол энэ бол маш ёс зүг байхаа. Ямар нэгэн одоо өөр нэгэнтэй яг адилхан бизнес явуулж байгаа хүмүүсийнхаа ингээд тэр секцийн цагийг булаана гэдэг бол надад жонцгүй санагдаж байгаа. Хэрэг үнэн бол шүү дээ. Тэгээд буцаад тоглолт руу ороход бол би бол яг энэ бол яг манай BK-с гаргаж байгаа юм стартинг лайн ап болчих заяа. Ивс багаас гарах юм боломжтой лайн ап болон сэлэн бодонс багаас гарах юм гарааны тавтын боломж тийм боломж байгаа. За Ивсээс бол би шууд гараан дээр тий үлцэн орших болон толуу. За тэгээ мөнх баяр 4 дээр дөлгөөн за тэгээ 5 дээр мэдээж тий Томас Робинсон гэдэг ийм гарааг бол потенциалаар гарах болов гэдэг юм таамаг өгж байна. Харин сэлэнгээс бол амар сонирхолтой гараа гарч болох юм байна лээ. Нэг ч одоо нэг сүүлд ирсэн энтэг тоглолцчгүйгээр мөртлөө Монгол зөвхөн тамирчтай бүрдүүлээд маш өндөр урт шидэлттэй юм баг бол гарч болохоо санагдсан. Энд нь болохоор Ганаад нь мэдээж холбогчийн барил дээр турлаг за шидэгчдэр Бат2 буюу Кан 3 дээр Ананд 4 дээр за 4 дээр Монх за тэгээд 5 дээр Катра гэдэг ингээд энэ 5 гар бол бас амар тавт үстэй. Тэгээ энэ тоглолтын дээр бол ямар ч тач битийн зүгээс л очиж бас олон маш сонирхолтой зүйлсийг бол хийхээр бол төлөвлөсөн байгаа. За тэгээд одоо хин хожих нь хідэн тэрбумын уналт талах нь яах нөхөр хэдүүл 11 сар 12-нд л харъя да. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Монлайв спорт хувцас зөвлөлтөрлөл нь алан байгууллага болон одоо сонирхчийн төвшний одоо бүх спорт хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Монлайв болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээчих. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл одоо спорт ямар нэгэн те хувцас хэрэгэл хэрэгтэй бол Монлайвд бол хандаараа гэж зөвлөж байна. За тэгээ бидний даамтран ажилладаг Монлайв хувцас үйлдвэрлэл. За бидний дараагийн хэсэгт болохоор ховч чонгорууд багтаад холбогдож байна. За Бат2-ыг толгой тасчлуулагчаас явсан ч толгой тасчлуулагч бол Бат2-аас бол явахгүй байна. Тэгээд яаж иж байгаа л бас эр хүний замун үзүү нийлдэг гэдэг шиг энэ хоёр маань яаж иж байгаа л нийлчих юм те. Толгой тасчлуулагчийн хувьд болохоор бас хов чонхроо багтай гэрээгээд ахлах тасчлуулагчаар ажилласгаар босон гэдэг юм мэдээлэл бол явж байгаа. Тэгээд бараг л ер нь бараг л үнэн юм билээ те. Бэлтгэл хэдрэлээд урлаад бол эхэлсэн юм байлээ. Би яг нэг юм сонссон. Одоо ингэ саксоны за дээдлийн багийн бэлтгэл 2 цаг байлаа гэж бодъё л те. Тэнгуут тулаг коучийн бэлтгэл ингэ цаг 30 ингэ лекц уншдаг гэнэ ингэ тамирчтай ингэ юурс ингэ битүү ингэ лекц уншдаг гэж байгаа байхгүй ингэ бэлтгэд оруулахгүй. Тэгээ тиймэрхүү юм бас тамирчаас байгаас нэг сонсон. Тэгээд мөндөс нь шохруудын хувьд бол юу байгаа юм биш үү? Сахуугийн асуудалтай байгаа юм биш. Зарим нэгэн тамирч нь одоо хүртэл ингэ гэрээнийхээ мөнгийг авч чадахгүй сар сардаа ингэ цалингаа авдаг бол тэр байн хоцорж ордог ч юм уу ингэ санхүүгийн амар асуудалтай байгаа юм. Уг нь одоо манай дээд лигийн мэжа те энэ менежментийн багууд ямар амар ажиллаж байгаа одоо зарим нэг багуудыг харангуут. Тэнгууд дээд лиг дээр яг үндэ багууд бол спонсор байгууллагууд бол үнэхээр би бол дуртай маш тийм нээлттэйгээр орж ирнэ гэж хандж байгаа хөө. Тэгэхээр энэ дээр бол зүгээр хов чонхрууд багийн дотоод менежмент тийм тэр албал жоохон таарах ажиллаад байгаа болов уу гэж би бол бодож байна. За тэгээ дараагийн ялцах сэдв маань болохоор металл багтай бол холбогдож байна. За металл баг бол тий Абдул Малик Абуга бол нутаг буцаасан. Занж усаа цаг хугацааны асуудал байсан. За тэгээд оронд нь болохоор за оронд нь ч явах угаас аль дээр зарлцсан байсан л витамин шишээ багийн төв за би одоо нэрийг одоо бас хүний нэрийг буруу хэлж яах гэж бодоод бас нэрийг бол хэлэхгүй бай гэж бодож байна. За ерөөхдөө Вьетнамынхаа лигийнхаа хамгийн сайн шишээ багийнхаа төв Сайгон хийцгээд нэг хөлгүүд багийн тэмүүлэнтэй хамт тоглож ирсэн юм тоглогчд металл багт бол ирэхнээ 2 м 3 см өндөртэй 1998 он төрсэн байлуу одоо 27 8 настай яг эд үе дээр явж байгаа юм Вьетнам юм одоо төвийн барилт тоглох тамирчин бол металл багт бол ирж байгаа. За тэгээд нэг л юм хэлээ да тий. Манай лиг бол би бол витамин лигээс хайлайтуудыг үзсэн. Ерөнхийдөө контакт нэлээд бага лиг байлээ. Манай лиг бол зодтолт болно шүү дээ. Мэдж байгаа. Тэгэхээр тэрэн дээр хэр бэлтгэлтэй байх нь хэдүүлээд л дебют тоглолтоос нь харъя да тий. За бидний сүүлийн ярилцах сэдв бол за NBA Cup-тай бол холбогдож байна. Бүх нэгдүгээр төргийн тоглолтууд бол дуусаа. Тэгээ яалтчгүй л тий. Сайн багууд нь бол одоо ингээ ялгарж байна. Одоо 16 баг үлдсэн. За тэгээд NBA Cup дээр яалтчгүй ингэж байна.
ямархуу багуудын Монгол тоглогчдын ростер нь үнэхээр deep гэдэг нь бол 3 баг дээр бол шууд надад харагдсан. Энэ болохоор Apes, Knights хөлгүүд багийн Монгол тоглогчдын ростер бол үнэхээр deep юм байлээ. Жишээлбэл ингэж байгаа байхгүй. Apes-ээр бол те Эрик бол та бүхэн Эрик юм шүү дээ. Эрик бол 3 дахь холбогчоор тоглодог байхгүй. Ялцчгүй те бөмбөг залтаар бол нэгт гараанд үлцээр ч юм уу те King ганаач юм уу тэрний дараагаас бөмбөг эзэмшлэлтэн дээр эртний холбогч бол тэр NBA Cup дээр бол үнэхээр амар үлдсэн шүү дээ. Хэд он авцсан байсан бэ? За мөн дээрэс нь хөлгүүд багийн Ирмүн зай тий. Ирмүн зай гэдээ бас л одоо нэг хөлгүүд баг дээр 3 дахь холбогчийн өнцгөөс байрлал байгаа тий. Ватару Барса ч юм уу тий яг ард нь байгаа учраас төдийлөн бас яг дэдигийн талбай дээр олон минутыг өнгөрүүлдэггүй боловч яг Монгол тамирч дундад ороод тоглол ямар вэ гэдгийг нь бол харсан шүү дээ. Ирмүн зай байна. За мөн дээрэс нь мэдээж тий Nice баг нэгдсэн Ганбаатарын хувьд бол бас талбай дээр төдийлөх минут өнгөрүүлэхгүй байж байгаа. Яг энэ каптер тоглосон тоглогчдод ялцчгүй л үнэхээр ийм тоглож бүхий Knights ийм тоглож байгаа байлуу гэж би бол бодсон шүү. Тэгээд үнэхээр deep rosterтэй багууд бол байна шүү. За тэгээд эхний тойрог нь бүгд дууссан байлээ. За тэгээд одоо болохоор шууд асуучи ерхэд NBA Cup дээр ямар хуу баг авраг авах вэ гэдэг дээр та бүхэн өөрсдөө санаа бодлоор коммент секторт үлдээгээрэй. За мэдээж манай контент бол тэ Powered by Airplane өрөөтэй явдаг байгаа. Айлын хөгжиж. За тэгээд Airplane компани болохоор 12 сарын 15-наас эхлэн Вьетнамын Фукок болон Натрангийн чиглэлд бол нислэгүүдээ бол эхлүүлж байгаа юм байлээ. За тэгээд аялагчдаа төлбөрийн маш таатай нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Энэ нь болохоор та зөвхөн 500 мянган төгрөгийг урьдчилж байршуулад хүссэн аялаа баталгаажуулаад аялаа явах өдөр хүртлээр төлбөр багуугаар хийгээд тэгээд аялалтаа бол явах боломжтой юм байлээ шүү. За тэгээд бид намдран ажилладаг Airplane Travel Agency. За бидний өнөөдрийн Cool Kicks-ийн болноор бол JA3-нд 3 гэдэг бүсийг илүү detail ярилцъя гэж бол бодож байна. За JA3 авах 3 шалтгаан. За хамгийн ихний шалтгаан бол мэдээж Nike-ийн Zoom X гэдэг юм улсны технологи. Энэ нь болохоор өсрэлт дэмжиж дөргөлт зөөлөлдөг Nike ихэд бас хийсэн хамгийн шилдэг технологиудын нэг. Тэгэхээр JA3-нд 3-ыг сонгох хамгийн ихний шалтгаан бол Nike Zoom X. За хоёр дахь шалтгаан болохоор JA3-нд маш олон хүмүүний сонголтоор худалдаанд бол гарч эхэлж байгаа. Мөн дээрээс нь хөл дэвтэйхэн байрлал ямар ч одоо тий өргөн хөлтөөнө нарийн хөлтөөнө ямар ч төрлийн хөлтөөн маш гоё эвтэйхэн зохицтгоороо JA3-ыг авах 2 дугаар шалтгаан болж байгаа юм. JA3-ыг авах 3 дугаар шалтгаан. Мэдээж энэ бол үн. Үний хувьд бол мэдээж одоо манай өсвөрийн тамирчид болон тий Тэмэрхүү тамирчид авахд маш боломжийн санагдсан. Үнийн хувьд мөн дээрээс нь материал хийцийн хувьд болохоор авах том боломжийн санагдсан. Тэгэхээр энэ бас JA3-ыг авах дэс шалтгаан болж байгаа юм. За мөн бидний дамтран ажиллах Cool Kicks-ийн хувьд болохоор JA3-ын бүх сайзнаас нь бүх одоо өнгөнөөс нь бол худалдан авах боломжтой бүгд бол бэлэн ирсэн байгаа юм байлээ. За тэгэхээр та бүхэн хэрвээ JA3 авахыг сонирхож байвал Cool Kicks рүү холбогдоорой. За мөн дээрээс нь Cool Kicks-ийн хувьд болохоор саяхан бас өөрсдийн гэсэн тийм мерчний болонтой болж байгаа юм байлээ. За энэ мерчний болон дээр ямар хуу мерчнүүд зарагдаж байгаа юу гэхээр нэгдүгээр мэдээж манай баскетбол Kardashian-ы t-shirt болон ийм шортнууд бол Cool Kicks UB дээр бол бэлэн худалдаалагдж байгаа. За мөн дээрээс нь Cool дээр ямар хуу мерч худалдаалагдж байгаа вэ гэвэл энэ бол Nike мерч, Nike-ийн тэ hoodie, өмд, цамц ч юм уу бүгд бол Cool Kicks-ээр бол яг байршиж байгаа юм байна лээ. Тэгээ та бүхэн хэрвээ бас тэ манай мерч болон Nike мерчийг авахыг хүсч байвал Cool Kicks-ээр очиод худалдаа авалт хийгээрэй. Бидний дамдран ажилладаг Cool Kicks UB. Back I'm a цүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнээ намайг долон байсан ч одоо харин цүгэн байна. Hitting back I'm a цүгэндээ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнээ намайг долон байсан ч одоо харин цүгэн байна. Powered by Airplane. Айлын хөгжиж